тойрог багтаасан адил хажууд трапецийн хажуу талын урт нь аата тэнцүү бол дундаж шугамын уртыг олно. Дундаж шугамын уртыг олно гэсэн. За ийм бодлого. Бидэнд өгсөн зүйл маань адил хажуу трапец гэсэн. Одоо зураг дээр ажиллаад өгөгдлөө бичих ёстой. Дан гэхлээр энэ трапецийн 4 орон өнцгийг E, C, D, F. За энэ дундаж шугам энэ дээр H байна. Энэ дээр J гэд тэмдэглэж бүгд энийг J гэд тэмдэглэж. Одоо өгсөн нь бичвэл тойрог багтаасан гэсэн. Энэ тойргийн радиус нь юутай тэнцүү гэхлээр H A-тай. Тэр төвд A байна. Энэ нь A J-тэй тэнцүү. Ингээд тойргийн радиус. Дараа нь адил хажуу трапец гэсэн учраас C, E гэсэн энэ хажуу тал нь D, F гэсэн энэ хажуу талтай тэнцүү. Энэ хажуу талтай тэнцүү. За. Тэгээд энэ нь А-тай тэнцүү. За тэгвэл дундаж шугамын уртыг олно гэж. За дундаж шугамын уртыг олох дээр H, J-ийг бол буюу энэ жижиг D-гээр тэмдэглэдэг. За энийг олно. Гэ энэ хэсгүүл жижиг D-тэй тэнцүү. Тэгэхээр энд бид нэг чанарыг ашиглана. За юуны өмнө бидэнд бол ийм чанар байдаг. Трапецийн дундаж шугамын урт чинь трапецийн ба багц хоруудын нийлбэрийг хоёр туустай тэнцүү. Энэ нь HG. Энэ нь болох дээр за C, D дээр нэмэх нь E, F. Энийг хоёр туустай тэнцүү. Дундаж шугам. Тэгвэл ийм дүрэн байна. Тойрог багтаасан дөрвөн өнцгтийн эсрэг талуудын нийлбэр нь тэнцүү байдаг. Эсрэг талуудын нийлбэр нь тэнцүү байдаг гэсэн ийм чанар байна. Нийлбэр тэнцүү. За тэгэхээр эсрэг талуудын нийлбэр гэхлээр эн чинь юу гэсэн үг вэ гэхлээр нөгөө C, D дээр нэмэх нь E, F. За энийг нь хоёр тугаасч. Тэгэхээр C, E. Энэний эсрэг тал нь D, F. Хаваах нь 2. Тэгэхээр энэ маань өөр D-тэй тэнцүү учраас энэ D-тэй тэнцүү. Тэгэхээр ийм учраас A тал нь D-тэй тэнцүү. За энэ үнэхээр үнэн үү гэдгийг бүгдээрээ батлаж харъя. За тэгэхээр энэ нөгөө програмаар зураад түүний уртыг хэмжчихсэн ийм зураг байгаа. За тэгэхэд энэ зурган дээрс ингээд хэмжилт хийхлээр H, G энэ урт нь 408. За DEP урт нь 409. Ингээд 0.1-ийн зөрүүтэйгээр яг энэ хэмжилт зурагдсан байна. Ингээд бодлого маань батлагдлаа.